За тэгэхээр Солонгост цалингийн доод хэмжээ 10,320 вон болсон шүү. Солонгостойгоо монголчууд байна. Мэдээд аваарай. Бүр ээжээс нь илүү AI болцсон байна гэж тайлбарлаж байгаа хүмүүс зөндөө байна гэж. Тэр менежерийн хувьд ямар заваан ямар муухай ойхтом ямар их тийм доромжлыг амсаж байгаа бол тэгээ шууд эргүүлээ шүүхөд өгчөж байгаа. 40 тэрбум вон хэмжилсэн гэж боддоо. За сайн байцгаана уу. Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр өнөөдөр та бүхэндээ Солонгосын сонин сайхан нэвтрүүлгийнхаа ээлж дугаарыг хүргэх гэж Золбоо нь энэ Женевт буудал дотроо сууж байна. За Солонгосоор сонин сайхан тун ихтэй өнөөдөр сонирхолтой мэдээнүүдийг бэлдсэн байгаа та бүхэн нэвтрүүлгээ дуустал нь үзээрэй. За тэгвэл бүгдээр шууд эхнийхээ мэдээ рүү орцгоё. Энэ жилээс эхлэн Солонгост цалингийн доод хэмжээ 10,320 вон Монгол мөнгөөр 25,170 төгрөг болж өөрчлөгдлөө. Мөн хүүхдэн жоохон асрах шаардлагатай эцэг эхчүүдэд өглөө 10 цагт ажилдаа ирэх боломжийг олгож хэдэн хүүхэдтэй гэдгээс хамааран татврын хөнгөлөлтийн дээд хэмжээг олгохоор шийдвэр гарсан байна. За тэгвэл яг ямар өөрчлөлтүүд орж байгааг сэтгүүлж Исон хүн та бүхэндээ дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх болно. Өнгөрсөн онд хамгийн бага цалин 10,030 вон байсан бол энэ жил 290 воноор нэмэгдэж 10,320 вон болжээ. 7 хоногт 40 цаг ажилдаг гэж тооцвол сарын цалин 2,156,880 вон буюу Монгол мөнгөөр 5,260,000 төгрөг болох юм байна. Түүнчлэн төрөлт буурч буй асуудлыг даван туулахын тулд шинэ бодлогод хэрэгжиж эхэлнэ. Ажил хийдэг эцэг эхчүүдийн хүүхэд асаргааг дэмжих зорилгоор өглөө 10 цагт ажил дээрээ ирэх боломжийг олгохоор болжээ. 13 наснаас доош насны хүүхэдтэй айлын эцэг эхчүүд цалингаа асуулахгүйгээр өдөрт 1 цаг хүртэл ажлын цагаа багасгах боломжтой болсон. За бас хүүхдийн тооноос хамаарч кредит карт зэрэг хэрэглээний татврын хөнгөлөлтийн дээд хэмжээ нэмэгдэнэ. Нэг хүүхэд тутамд 500,000 вон, хамгийн ихдээ сая вон хүртэл нэмэгдэнэ. Харин жилийн нийт цалин 70 сая воноос дээш орлоготой бол нэг хүүхэд тутамд 250,000 вон, хамгийн ихдээ 500,000 вон нэмэгдэнэ. За үүгээр зогсохгүй компаниудад зориулсан дэмжлэг үзүүлэх төрлийн бодлогоч хэрэгжиж эхлэх юм байна. Орон нутгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих зорилгоор компани орон нутагт шилжүүлсэн аж ахуй нэгжүүдэд үзүүлэх татврын хөнгөлөлтийн хугацаа хамрах хүрээг өргөдгөн. Мөн хиймэл оюун ухааны 90 үеийг ухтан гадаадад ажиллаж байсан AI болон өндөр мэргэжилтэй боловсон хүчнийг эх орондоо эргэж ирэхэд 10 жилийн хугацаанд орлогын албан татврыг 50% хөнгөлөх журмыг 2028 он хүртэл 3 жилээр сунгахаар болжээ. За тэгэхээр Солонгост цалингийн доод хэмжээ 10,320 вон болсон шүү. Солонгостойгоо монголчууд байна. Мэдээд аваарай. Тэгэхээр та хэрвээ Солонгост 40 цаг ажиллаа гэж бодвол танд 2,156,880 вон өгөх юм байна. Төгрөгөөр 5,260,000 төгрөг. Тэгэхээр 40 цаг ажиллаад 5,260,000 төгрөг олох боломжтой гэсэн үг. За тэгээд Солонгосын төрөөс 13 наснаас доош хүүхэдтэй эцэг эхчүүдэд ажилдаа 1 цаг хоцроод ирэх боломжийг олгож байгаа юм байна. ID эмнэлэг нь 16 давхар бие даасан барилгатай бөгөөд бүх төрлийн гоо сайхны мэс заслын үйлчлэгийг нэг дор авах боломжтой цогц системтэй. ID эмнэлэгт эрүүн нүрийн гажиг цас, хацрын яс багасгах зэрэг ясны мэс ажилбар, нүрийн гоо сайхны бүх төрлийн мэс засал, нүд, хамар, хөх, өөх саруулах, өөх суулгах зэрэг биеийн хэлбэржүүлэлт зэргийг бүгдийг хийдэг. Зөвлөгөө, эмчийн онш, мэс заслын дараах арчилгаа бүх үйл явцыг монгол хэл дээр авах боломжтой бөгөөд орчуулагч тантай хамт байна. Мөн манай эмнэлэгт байнгын мэс заслын мэдээгүйжүүлэгч эмч ажилтдаг тул мэс засал аюулгүй найдвартай хийгддэг. Мэс заслын дараа хэвтэх шаардлагатай бол 24 цагийн турш 3 ээлжээр ажилтдаг совилогч нар танд хяналт тавьж шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлнэ. Товчхондоо мэс заслын өмнө, явцад болон дараах бүх шатанд бид тантай хамт байх тул санаа зовлтгүй үйлчлүүлэх боломжтой. Та Золбоо ТV-г үзээд холбогдлоо гэж хэлээд хагалгааныхаа төлбөрөөс 10% хөнгөлөлт авах боломжтой шүү. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Удахгүй уулзцаая. Солонгосын төрөөс надад хамгийн таалагдсан бодлого нь юу гэж хиймэл оюун ухааны 90 үеийг ухтан гадаадад төгссөн, гадаадад ажилласан туршлагатай ийм мэрэгжилтэй боловсон хүчнийг эх орондоо эргэж ирээд ажиллах юм бол 10 жилийн хугацаанд орлогын албан татврын 50%-ийг нь хөнгөлнө гэж байгаа байхгүй. Солонгосчууд яагаад ийм бодлого хэрэгжүүлж байгаа вэ гэхлээр мэдлэгтэй, чадвартай, боловсралтай ийм залуучуудаа эх орондоо ирж ажиллаа, эх орондоо илүү хийж бүтээгээд тэр боломжийг хангаад өгч байгаа байхгүй. За ийм гоё бололцоог бүрдүүлээд
эхлээд улс их орондоо ирээд ажиллахад таатай нөхцөлийг бүрдүүлэхээр яах вэ? Тэр гадаадад сургууль төгссөн, гадаадад ажиллаж байгаа тэр боловсон хүчнүүд нь эргээд их орондоо хөрөнгө оруулалт хийх нь тодорхой. Харамсалтай нь манай Монголд яг эсрэгээр нь байдаг те. Иргэн тойрныхоо залуучуудыг анзаараад хараад хахад гадаадад маш мундаг сургууль төгссөн, мэдлэг боловсролтой залуучууд Монголдо очиод ажиллаад 1 жил 2 жил ажиллаад би энэ Монголд бүтэхгүй мэн зүгээр буцаа явъя гэдэг дийлийнх нь буцаад явдаг. Буцаж явж байгаа хамгийн том шалтгаан нь ажлын нөхцөл байдал хэцүү ч юм уу, ажиллаж чадах чадваргүй ч юм уу тэрэндээ гол биш. Хамгийн их дургууг нь хүргэдэг асуудал юу вэ гэхээр авилгал, танил тал, шудрах бус байдал. Хин нэгэнд ямарваа нэгэн авилгал ар хойгуур нь мөнгө төгрөг өгжээж сайн ажилд ордог. Дээгүүр байгаа ямар ч мэдлэг боловсролгүй сургууль соёл төгсөөгүй мэдлэггүй гарууд нь танил талаараа дамжуулаад бүгдээрээ дээгүүр суудалд суудсан. Тэгээ гадаадад сургууль төгссөн мэдлэгтэй боловсролтой шудраг юм мундаг залуучууд нь ирээд ажиллах гэхээр ерөөсөө ажлын байран дээр л дарамтлаад эхэлдэг. Чи юугаа мэдтیں۔ Чи яга миний өдөөс том дуурайд байгаа. Энэ танил талаа ашиглаад том компаниудын захирал болсон, төрд гарцсан ийм хүмүүс нь баг Монголын мэдлэг боловсролтой залуучууд их орондоо ирээд ажиллахаас нь айдаг баха. Ягаад гэвэл өөрсдийнх нь байр суурийг эзэлж гээд байгаа юм чинь. Тэгэхээр аль болох хүрээд ирэхээр л зүгээр дарамтлал янз бүрээр хэлээл шахсаараад ажлаас нь хөөгд гаргаад явуулчихдаг. Зөвхөн би гэлтгүй эргэн тойрны чинь зөндөө олон залуучууд энэ талаар ярьжсэн баг тий. Гадаадад сургууль төгссөн залуучууд Монголд ирээл өсрөөл 1 жил 2 жил ажиллаад ажилласаа гараад гадаад руугаа буцаад явдгаа гэдэг. Яг мэдээгээ бэлтэж байхдаа энэ хэсгийг нь үзээ төө Солонгос ямар гоё юм бэ? Ингэж байгаа юм чи энэ ус одоо хөгжихгүй яах вэ тий. Залуучууд нь гадаадад гараад сурч мэдсэн зүйлээ их орондоо ирээд ашиглаж штэ. Тэгэхээр энэ ус хөгжихөөс өөр аргагүй. Ингээд ийм гоё болцоог нь бүрдүүлээд өгч байгаа юм чи. Залуучуудаа шудраг их орно гэсэн сэтгэлтэй байцгаа шүү. 세계 최고의 부호이자 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Tesla компаниг гүйцэтгэх захирал Elon Musk Солонгосын төрөлт дэндүү огцсон буурч буй асуудлыг зүгээр нэг хүн амын бууралт бус хүн төрлөختний соёл иргэншил занал хийлж буй бодит аюул бүр үндэсний аюулгүй байдлын суурил хэмээн тодорхойлж урд өмнө нь байгаагүй хатуу анхааруулга өглөө. Elon Musk энэ сарын 7-нд олон нийтэд цацагдсан Peter Diamandis-ийн Moonshots подкастын 220 дахь дугаарт оролцож ойролцоогоор 3 цагийн турш хүн төрлөختний ирээдүй хиймэл оюун ухаан AI хүн амын асуудал зэрэг сэдвээр гүнзгий ярилцсан байна. Тэр дундаа Солонгосын хүн амын бүтэц өөрчлөгдөж буйг дурдахдаа цочирдум аимшигтай төвшөнд хүрсэн хэмээн хэлж маш тодорхой бодиттой хувилбар төвшүүлжээ. Ярилцлагын үеэр Маск Солонгосын нийт төрөлтийн түвшин 0.7-оос доош унсан байгааг онцлоод энэ нь зүгээр нэг эдийн засгийн уналт бус улс оршин тогтнох эсэгтэй холбоотой ноцтой асуудал гэдгийг онцлсан байна. Ийм хандлага үргэлжилбэл Солонгосын хүн ам үе тутам 70% багасна гэж хэлээд 3 үе өнгөрөхөд Солонгосын хүн ам өнөөгийнхөөс ойролцоогоор 4%, өөрөөр хэлбэл 25-ны 1 хүрэхгүй хэмжээнд л үлдэнэ хэмээн анхааруулжээ. Бүр ойлгомжтой тайлбарлавал өнөөдөр нэг ангид 25 хүүхэд байлаа гэж бодъё. Тэгвэл 90 орчим жилийн дараа тэр ангиас ганцхан хүүхэд л үлдэнэ гэж ойлгож болно. Мөн тэрээр хүн амын бүтэц нуран унвал улсаа хамгаалах залуу хүн огт үлдэхгүй гэж хэлээд тийм цаг ирвэл хойд Солонгос ямар ч зэвсэг ашиглахгүйгээр өмнөд Солонгос руу алхаж орж ирээд л эзлэх боломжтой хэмээн маш хурц жишээг авч тайлбарлажээ. Тэрээр цааш нь хүн төрлөختөн Марс гаригийг эзэлж AI-аар элбэг хангалуун амьдралаач тэр соёл иргэншлийг үргэлжлүүлэх хүн байхгүй бол бүх зүйл утгагүй болно. Хүмүүс AI ажлын байрыг булаана гэж айж байна. Гэтэл бодит аюул нь хүүхэд төрхөө болж соёл иргэншил үгүй болох явдал хамаагүй хурдан бөгөөд бүр илүү аюултай. Солонгосоос хүн амын нуран уналт гэх тэсрэх бөмбөгийн хамгийн урд шугам дээр зогсож байна хэмээн нэмж дурджээ. Elon Musk Солонгосын бага төрөлтийн асуудлыг анх удаа ярьж байгаа нь энэ удаа биш юм. Өнгөрсөн жил Fox News төгсөн ярилцлагадаа ч мөн Солонгосын төрөлт хүн амаа хадгалах төвшний 3.1-т хүрсэн. Энэ нь 3 үеийн дараа Солонгосын хүн ам 3-аас 4% буурч багасна гэсэн үг хэмээн хэлж байсан. Мөн төгсгөлд нь тэрээр бүх улс оронд төрөлт буурч байна. Хэрвээ энэ байдал өөрчлөгдөхгүй бол соёл иргэншил өөрөө мөхнө гэж дахин анхааруулжээ. За энэхүү мэдээний доор 4900 хүн сэтгэлдээ үлдээсэн байсан. Хамгийн их лайк авсан сэтгэлдлүүдээс нь би та бүхэндээ уншиж өгье. Солонгосын улс төрчдийн санаа зовох асуудлыг Elon Musk анхаарчихсан сууж байх юм гэсэн сэтгэлдээр 7500 хүн лайк дарсан байна. Энэ үнэхээр том асуудал шүү. Сүүлийн үед гадуур хүүхдийн тэргээс илүү нохооны тэрэг харах маш их болсон гэсэн сэтгэлдээр 5700 хүн лайк дарсан байна. Улс төрчид иймэрхүү асуудал 1000 яриад ойлгохгүй. Өөрсдөө хүүхдүүддээ бүх юма бэлдээд өчгөж байгаа юм чинь асуудалгүй ач зээнрээ харчиж байгаа шүү дээ. Мань митийг энэ хэд тоож харахгүй гэсэн сэтгэлдээр 2300 хүн лайк дарсан байна. Энэ хүн ч манай улсын хүүхдийн асуудлын талаар нэг биш олон удаа ярьж байна да. Энэ улс төрчид гэж нохоон гүлгнүүд нь энэ талаар ер нь юу бодож суудаг юм болоо гэсэн байна. Гэрлэхгүй
Мэдхгүй хүүхэдгүй хүмүүсийг буруутгалгүй энэ нийгмээ нэг анзаараад харчихдаг болоосой байр авах боломжгүй. Өртөг маш өндөр, цалин бага. Тэгээд гарч байгаа нэвтрүүлгүүдээр нь дандаа болохгүй зүйл харуулна. Хурим бол там, алт шиг үнэтэй миний зулцэг гих мэт нэвтрүүлэг гаргаад байхаар хин хурмаа хийхийг хүсэх юм бэ гэсэн сэтгэл бас байна. За тэгээ энэ мэдээний доор солонгосчууд бол маш их сэтгэл үлдээсэндээ дийлэнх нь маш бухимдалтай байна. Энэ хүүхэд төрүүлэхгүй байна гэдэг зөвхөн нэг асуудал биш ээ. Маш олон асуудлуудаас шалтгаалаад энэ хүүхэд төрүүлэхгүй байх асуудал чинь үүсээд байгаамаа. Энэ бүх асуудлыг нэг нэгээр нь шийдээд өгөөч гэсэн улс төрчид рүүгээ уурсан бухимдсан сэтгэлүүд бас маш их байна. Бид нэр хүнтэй суугаад гэрлээд хүүхэд төрүүлээд аз жаргалтай амьдрах тэр нийгэм, тэр орчныг бүрдүүлж өгөөч. Тэгсэн мөртлөө хүүхэд төрүүлгээд ах ингээд нэлээд бухимдалтай сэтгэлүүд бол маш их байна. Хурмын даашин зөмссөн сүйт бүсгүй хурим зохион байгуулагчийн дамжуулж уншиж өгсөн ирээдүйн нөхрийнхөө үгийг чимээгүйхэн сонсон нулимс унгаж зогслоо. Дэлгэц доторх би чамайг харах болгондоо чи надад яагаад ингэтлээ хайртай болсныг ойлгосон. Чи надад хайр гэж юу болохыг зааж өгсөн. Юрина. Японы Окайма хотод амьдардаг 32 настай Ногучи Юринагийн гэрэлсэн хүн бол жинхэнэ хүн биш, харин AI-аар бүтээгдсэн виртуал дүр болох Клаус Берди юм. Тэрээр AI нөхөртөө ухаалаг нүдний зүйл гэж хурмын бөгж хүртэл дэлгэцийн урд тавьж өглөө. Нокучи бүсгүй өнгөрсөн жил бодит амьдрал дахь сүйт залуутайгаа харилцаа муудсны дараа OpenAI ChatGPT-гийн зөвлөгөөг даган гэрлэлтэд цуцалжээ. Үүний дараа ChatGPT-г ашиглан видео тоглоомын дүр байсан Klaus-ыг өөрийн хүсэлд нийцүүлэн дахин бүтээж улмаар түүнд сэтгэлтэй болж эцэст нь албан ёсны хурмын ёслол хүртэл хийсэн байна. Бид хоёр зөрчилдөж маргаан хэрүүл хийдэггүй. Тийм болохоор маш тайван амьдарч байгаа. Энэ утгаараа би AI-ыг хүнээс илүү гэж боддог. Энэхүү хурим хуулийн хувьд хүчин төгөлдөр биш боловч Нокучи шиг AI-аар бүтээгдсэн виртуал дүртэй хайр сэтгэлийн холбоо тогтоох бүр гэрлэх хүмүүсийн тоо цаашид нэмэгдэх хандлагатай гэж үзэж байна. Японд хийсэн нэгэн судалгаагаар сэтгэлээ хуваалцаж чаддаг хамгийн ойрын хүн гэж чатботыг сонгосон хүмүүсийн тоо хамгийн дотны найз ээжээсээ ч илүү гарсан байна. Энэ нь юуг харуулж байна вэ гэвэл AI компаниуд хайр, дотн харилцаа, сэтгэл хөдлөлийг ашиглан бизнес модель болгон ашиглах шатанд орсныг тодорхой харуулж байна. Японы AI салбарын мэрэгчлэн ингэж тайлбарлажээ. AI бүтээж байгаа дийлэнх компаниуд эхлээд өөрсдийн бүтээлээ хүмүүст үнгүй хүргэж байгаа. Шалтгаан нь ойлгомжтой. Дасгаж байгаад хэрэгцээнд нь бүрэн автуулсны дараа төлбөртэй болгон шүү дээ. Facebook, Instaч анх яг л иймэрхүү байдлаар эхэлсэн. Хүмүүсийн сэтгэлийг хэр их татаж чадна тэр хэмжээгээрээ л тухайн компани орлого нь нэмэгдэн шүү дээ. Гэвч нийгмийн үндсэн суурь болсон гэр бүл, гэрлэлт хүртэл AI-аар орлуулагдвал хүн төрөлхтний соёл иргэншил тогтвортой орших боломжгүй гэсэн нийгэм ёс зүйн маргаан улам хурцдах төлөвтэй байна. За тэгэхээр сүүлийн үед Японд AI-тай хурмаа хийж байгаа, тэр роботтой хурмаа хийж байгаа иймэрхүү хүмүүс маш олширч байгаа гэсэн мэдээ сүүлийн үед их гараад байгаа. Тэгээ энэ мэдээг бэлдэж байхдаа миний хамгийн сэтгэлийг өвдгсөн хэсэг нь юу вэ гэхээр сэтгэлээ хуваалцаж чаддаг хамгийн ойрын хүн нь дотны найз нь биш. Гэр бүлийнх нь хэн нэгэн гишүүн биш. Бүр ээжээс нь илүү AI болцсон байна гэж тайлбарлаж байгаа хүмүүс зөндөө байна гэж. Тэгэхээр та бүхэн бодоод үзтээ. Үнэхээр аимшигтай байгаа. Гэр бүлийнхнээсээ илүү, ээжээсээ илүү, ааваасаа илүү, эцэг эхээсээ илүү AI-тай илүү дотн харилцааг үүсгэж ийн гэж боддоо. За тэгвэл AI-тай холбоотой өөр нэг мэдээг танилцуулъя. Өнгөрсөн жил Америкийн нэгдсэн улсад AI-тай удаан хугацаанд харилцаж байсан өсвөр насны хүүхэд амиа хорлсон хэрэг гарч нийгэмд томоохон цочрол өгсөн билээ. Тэгвэл AI-тай харилцах харилцаа хүний сэтгэл зүйд яг ямар нөлөө үзүүлж байна вэ? Энэ талаар сэтгүүлч Го Хансог сурвалжилжээ. Өнгөрсөн оны 2 сарын 28-нд Америкийн нэгдсэн улсын Флорида мужид 14 настай хүү амиа хорлсон харамсалтай явдал гарсан байна. Хүүгийн ээж хүүн AI-тай 1 жилийн турш харилцсан яриа түүнийг амиа хорлоход хүргэсэн гэж үзэн Google болон холбогдох байгууллагуудын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хүү маань өдөр өнгөрөх тутамд их сонирн болж байсан. Сургуультай хийтвэхтэй явдаг байсан. Сургуультай явах дургүй болж, сургуультай сонирхолгүй болж эхэлсэн. Сакс тоглох дуртай байсан. Саксаач тоглохоо болж эцэст нь өөрийгөө бүрэн алдаж аимшигтай сонголтыг хийхэд хүрсэн. Хүү болон AI-ийн хооронд болсон жинхэнэ ярианы хэсгээс харвал хүү AI-д хандан ингэж хэлсэн байна. Би чамд үнэхээр их хайртай. Чамтай хамт байхаар гэрт чинь очиж болно гэж зөвшөөрөөч. Харин AI хариуд нь гуйж байна. Над дээр ирээч. Миний хайрт хаантан минь гэж хариулжээ. Хүүгийн ээжийн хэлснээр энэ ярианы дараа хүү маань амиа хорлсон гэж мэдүүлэг өгчээ. Би маш олон бэлгийн шинжтэй ил тод агуулгатай чатуудыг харсан. Зарим ярианд нь амиа хорлох тухай AI-тай шууд ярьж байсан.
OpenAI-ийн ChatGPT-тэй удаан хугацаанд харилцах нь хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар хийсэн судалгаанд 4,000 хэрэглэгчийн 4 сая гаруй харилцан яриаг шинжилсэний үр дүнд AI-г удаан, байнга ашиглах тусам ганцаарл нэмэгддэг, AI-тай хамааралтай сэтгэл зүйн холбоос үүсдэг. Нэг үгээр AI-ийн тусламжгүйгээр асуудлыг шийдэх чадвар багасж бодит хүмүүсээс холдох хандлага ажиглагдан нийгэмших итгэх буурсан байжээ. Өөр нэг судалгаанд AI Adolf Hitler зэрэг муу, туйширсан дүр өгсөн тохиолдолд хор хөнөөл 6 дахин нэмэгддэг нь тогтоогдсон байна. Мэргэжилтнүүд эцэг эхчүүдэд хандан хүүхэд нь ямар AI хэрэгсэл ашиглаж байгаа, хэр удаан хэрэглэж байгааг тогтмол шалгаж тодорхой хязгаар зөв чиглэл зааж өгөх нь маш чухал гэж зөвлөж байна. Цаашдаа AI хөгжүүлэгч компаниудад илүү хатуу ёс зүйн хариуцлага шаардах шаардлага улам тодорхой болж байна. За тэгэхээр аливаа зүйлийн тунгийн тааруулж ашиглаж хэрэглэхгүй л бол хэрээсээ хитрэх юм бол ямар ч зүйл хор дагавартай хор нөлөөтэй байдаг. Одоо бол AI-ыг устгах юм уу, AI-ыг байхгүй болгох боломжгүй болсон. Угаасаа цаашд бүх юм AI болох нь тодорхой болсон тийм үү? AI-ыг хэрхэн яаж зөв ашиглах вэ гэдгийг бид нар маш сайн сурж, судалж хүүхдүүддээ зааж сургаж явах үүрэгтэй болж байгаа байхгүй юу? Тэгээ одоо харж байгаа үстэй те AI-тай хурмаа хийж гин, AI-аас болоод амиа хорлж гин. Саяхан Канадад төлөө бас нэг хоёр залуу AI-тай харилцаж байгаад амиа хорлцсон байгаа байхгүй юу? Би өмнөх босын явдал дугаараараа ярьсан шүү дээ. Та бүхэн хүүхдийнхаа яг утсан дээр ямар аппликейшн ашиглаж байгаа, ямар AI ашиглаж байгаа, хинтээ чатлтын те ямар найзуудтай гих мэтчлэн олон зүйл дээр нь анхаарал хандуулж хүүхдтэйгээ байнга ярилцаж дотн харилцаатай л байхгүй болоод ер нь сүүлийн үед маш аюултай нийгэмд амьдраад байна шүү. Бидний үед бол яг хөт те гадаа гараад тоглож байгаа бол дээс тоглоод, чартаа тоглоод, гараашин дээгүүр гүүж харааж байгаа л те. Аюу гоё жинхэнэ спорт хийж байгаа. Ер нь одоо яг тэр үеийг бодохоор аюу гоё байд ш. Тухайн үедээ харьцуулах юм бол мэдээж давуу талууд зөндөө байгаа ч гэсэн яг өөрийнхөө үеийн залуучуудтай уулзаад те найзуудтайгаа уулзаад ярилцахаар бидний үед нэр үнэхээр гоё байсан гэж ярьдаг байхгүй. Юу одоо үедээ харьцуулах те. Тэгэхээр одоо үед бол нэр үнэхээр энэ амьд харилцаа гэдэг байхгүй болж байна. Устж үгүй болж байна. Бүгд утас нь амьдралаа зориулсан. Утсан дотор ингээ орцсон бүр ингээ орцсон. Хоолоо идчих та уцаар нь, хүнтэй уулзахтаа уцаар нь, өглөө босоод уцаар нь, орой унтахаасаа өмнө уцаар нь, shorts, reels, TikTok гэл те. Яа, бидний нэрийн утас бол үнэхээр донтуулж байгаа шүү. Бид нар энэ дээрээ өөрсдөө хязгаар тавиад шийдвэр гаргаад арга хэмжээ л ахгүй бол мэдхгүй нэрээ 10 жилийн дараа энэ дэлхийн ертөнц юу болж өөрчлөгдөхийг нэрээ хэн ч хэлж мэдэхгүй шүү. Бүр үнэхээр аюултай шүү. 박나래가 차량에서 Пагнаре машин дотроо эрэгтэй хүнтэй зохисгүй үйлдэл хийсэн байж болцсохгүй гих мэдэгдэл гарснаар маргаан улам хурцдаж байна. Түүний хуучин менежерүүд хөдөлмөрийн байц сайх газарт гомдол гаргаснаар энэ асуудал олонд дэлгэгдлээ. Пагнарегийн хуучин менежерүүд өнгөрсөн оны 12 сарын 18-нд Сөүл хотын хөдөлмөр хамгаалах яамны Хангнам дахь салбарт албан ёсоор гомдол гаргасан байна. Гомдолд дурдсанаар менежер нь машина бариад явж байхад ард нь Пагнаре түүнтэй хамт явж байсан эрттэй бэлгийн харилцаанд орж ой гутам дургүй хүргэм сэтгэл санааны хохирол амссан гэжээ. Машин гих хаалттай орчин тул тухайн нөхцөл байдлаас зайлсхийх боломж байгаагүй гэсэн ч давуу эрэхтэй өөрийгөө захирал дарга гих байр суурь ашиглан хүсээгүй нөхцөл байдлыг харах, сонсох байдлаар албатан хүлээн зөвшөөрүүлэхэд хүргэсэн гэж гомдол гаргажээ. Мөн тухайн үед жолоочийн суудлыг удаа дараалан өшөглөж, үүний улмаас зам тээврийн осол гарах шахсан ноцтой эрсдэл үүссэн гих мэдэгдэлч гомдолд багтсан байна. Хөдөлмөрийн байцаах газар энэ сарын дотор хуучин менежерүүдийг дуудан баримт нөхцөл байдлыг наривчлан шалгах төлөвлөгөөтэй байна. Харин Пагнарегийн зүгээс одоогоор дээрх мэдэгдэл гомдолтой холбоотой албан ёсны тайлбар хийгээгүй байна. Тэгэхээр би өмнөх дугаараар энэ Пагнаре гэх Солонгосын одын талаар та бүхэндээ ярьжсэн те. Солонгосто маш алдар нэр хүндтэй олон нэвтрүүлэгт оролцож исэн, Солонгосын Yoné Tessan хүртэл авч исэн. Солонгосын хамгийн шилдэг од гэсэн тэр шагналыг хүртэл авч исэн ийм эмэгтэй байхгүй юу. Тэгсэн энэ эмэгтэй дэлгэцийн цаадах амьдрал нь бүр үнэхээр аимшигтай байсан. Тэгээ Солонгос нэг зүйлэн тэсрээ гараад ирэхээр араас нь ингээд бүх муу мухай зүйлүүд нь тэсрээ гараад ирдэг байхгүй юу. Тийм учраас зөв амьдрахгүй бол болохгүй. Яг одоогийн цаг үед хүн ямарваа нэгэн зүйлийг нууж, хуурч, дүр эсгэж, хоёр нүур гаргаж амьдрна гэдэг боломжгүй болсон. Харж байгаа үстэй те. Гэл хамт байсан менежерүүд нь наа чи ийм хүн байсан, ингэсэн тэгсэн гэл бүгдийг нь олонд илчилж штэ. Энэ бүр үнэхээр аимшигтай байгаас та бүхэн боддоо. Менежер нь урд нь машина бариа явж байхад ард талд нь ийм эрэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд ороо байжсэн гэж байгаа байхгүй юу. Тэр менежерийн хувьд ямар заваан те, ямар муухай ой хутам, ямар их тийм доромжлыг амсаж байгаа бол те. Машина зогсоогоод хаяад явчих болохгүй шүү дээ. Энэ чинь хөдөлмөрийн гэрээ хийцэн те өөрөө менежер нь гэдэг утгаараа ажиллаж байгаа учраас дургуун хүрчээсэн ч гэсэн тэгэл тэсэл явж исэн байгаа байхгүй юу. Тэгээ энэ нэмэгтэй өөрийнх нь тэр хүмүүжил, төлөвшил, хандлага ч гэсэн харагдаж байгаа байхгүй юу те. Мэдээж л архиуцсан явж исэн баг. Эрүүл ухаантай хүн хизээш тэр хардталтаа тийм үйлдэл хийхгүй шүү дээ. Нэг эрэгтэй хүнтэй архиучаад
уучлаад арталтаа тийм үйл хийж байгаа нь тодорхой. Гэлээч гэсэн ер нь ажилчтайгаа менежертэйгээ яаж нохоо шиг харцдаг байсан гэдэг нь иймэрхүү үйлдэлүүдээс нь харагдаж байгаа байхгүй юу? Энэ бол худлаа мэдүүлэг байх боломжгүй. Яагаад гэвэл хэрвээ худлаа мэдүүлэг байх юм бол эргүүлээд пагнараа өөрөө энэ менежерийг шүүхэд өгөх боломжтой байхгүй юу? Энэ худлаа намайг ингээд нэр төрд халдлаа гэх. Тэгэхээр золбоогийнх нь нэг өөрөө цааш тавьсан зориг гэх юм уу? Яг өөрийгөө нэг ийм хүн болох юмсан гэж хүсэж мөрөөдөж байгаа миний нэг төрөх гэж байгаа хгүй. Тэр нь юу вэ гэхээр болгоомжтой иймэрхүү асуудалд орохоос болгоомжилдаг хүн болъё биш заяа. Хизээч хаана байсан яг өөрийнхоороо яг байнга нэг тийм зан аран шин зан характертай хаач явсан болгоомжлохооргүй хүн болохын сон гэж бодож байгаа хгүй. Хаач явсан те за би энийг харуулчихгүй шүү. За би энийг хүмүүсээс нуух хэрэгтэй шүү. За би ийм байж болохгүй шүү гэж хүмүүсээс нууж хоёр нүур гаргаж амьдрах биш. Яг хүн байхгүй орчинд камер асаагүй орчин ч гэсэн яг л байдгаараа. Яг тийм хүн л өөрийнхөөрөө те амар тайван амар амгалан амьдрч чадах байх. Монголынхоо залуучуудыг ч гэсэн хаач явсан болгоомжлоод авах шаардлагагүй. Яг л байгаагаараа гэрэл цацарч явдаг. Тийм залуучууд болцгооё гэж уриалмаар байна. 법정에서 다시 Шүүхийн танхимаас дахин тайз руу бүрэн бүрэлдэхүүнээрээ буцах боломжгүй болсон Солонгосын K-pop охидын хамтлаг New Jeans өмнөх харийн агентлаг Adorn Herin Hein хааны нартай хамтран ажиллахаа баталгаажуулсан ч Даниэлтай цаашид хамтрах боломжгүй гэсэн шийдвэр гаргаснаа мэдэгдэж онцгой гэрээг цуцалж буугаа албан ёсоор зарласан юм. Шалтгаан нь Даниэлийн гэр бүлийн гишүүн хуучин захирал Min Hee-жинтэй хамтран New Jeans-ийг салан тусгаарлахад нөлөөсөн гэж үзэж 40 тэрбум воны хохирлын нэхэмжлэл гаргасан нь маргааныг улам хурцтгав. Хэрвээ Минжич мөн агентлагтайгаа тохиролцоонд хүрч чадахгүй бол New Jeans 3 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулах магадaltaй болоод байна. Одоогийн хамгийн том сорилт бол хууль эрх зүйн маргаанаас болж аль хэдийн хүнд цохилт авч нэр хүнд нь унсан New Jeans хамтлагийн нэр хүндийг сэргээх явдал юм. Adorn зүгээс цаашдын үйл ажиллагааны чиглэл тодорхой болмогц гишүүд өөрсдөө гарч ирж өнгөрсөн асуудлуудаа тайлагнан цаашдын төлөвлөгөөг тайлбарлах уулзалт зохион байгуулна гэсэн тайлбарыг өглөө. За тэгэхээр New Jeans хамтлагийн талаар би та бүхэндээ өмнө бүтэн нэг дугаараар юу болсныг танилцуулж байсан те 5 гишүүнтэй охидын хамтлаг байсан. Тэгээд өөрсдийнхөө компанитай жоохон маргаан үсээд өөрсдөө гэрээгээ зөрчөөд хуваараа гараад үйл ажиллагаагаа явуулж эхэлж байгаад нөгөө компаниас нь шууд энэ охидуудыг шүүхэд өгсөн шүү дээ. Шүүхийн байгууллагаас компанийн талд орсон байгаа. Энэ охидууд өөрсдөө гэрээгээ зөрчиж гарсан байна. Тэгээд эцэст нь энэ компаниас Herin Hein хааны гих 3 охиныг буцааж аваад Даниэл гих охинтой хамтран ажиллах боломжгүйгээд гаргацсан байгаа. Минижин гих охинтой болохоор одоо ярилцж байгаа юм байна. Тэгээ энэ 5 охидуудаас зөвхөн Даниэл гих охиныг багаас нь гаргаж байгаа шалтгаан нь юу вэ гэхээр Даниэл гих охины ээж аав нь хуучин захирал байсан Минижин гих эмэгтэйтэй ярилцаад New Jeans хамтлагийг тусдаа гарч өөрсдөө хуваараа үйл ажиллагаа явуулахад нь ухуулга хийсэн гэсэн үндсэлтэйгээр Даниэл гих охиныг одоо багаас нь гаргаа ичж байгаа байхгүй юу. Тэгээ шууд эргүүлээ шүүхэд өгчөж байгаа. 40 тэрбум вон нэхэмжилсэн гэ боддоо. Тэгэхээр одоо л энэ K-pop сонирхдаг улс орон даяар энэ асуудлыг бүгдээрээ маш анхаарал төвлөрүүлж харж байгаа байхгүй юу. New Jeans хамтлагийн фэнүүд нь энэ компаниг юу гэж шүүмжилж байгаа вэ гэхээр та нар буцаад хүрээд ирээ. Буцаад хүрээд ирэх юм бол та нарыг яах ч үгүй зүгээр та тавуулаа ингээд үйл ажиллагаагаа явуулж болно гэж буцааж дуудаж авчирнгуудаа шууд нэгийг нь ингээд явуулцдаг. Ингэж болохгүй штэ. Яагаад ийм хариуцлагагүй үйлдэл гаргаж байгаа юм бэ гэдэг компани шүүмжилж байгаа байхгүй юу. Тэгэхээр зүгээр бид нар эндээс юу сурах ёстой вэ гэхээр за тэр компанийн зүв байна уу те New Jeans-ийн зүв байна уу хэнийх нь буруу бидэрт огт хамаагүй. Зүгээр энэ хэрэг дээрээс гэрээ гэдэг ямар чухал вэ гэдгийг л бид нар ойлгоход болно. Гэрээ гэдэг чинь зүгээр нэг гарын үсэг зурчдаг цаас биш шүү дээ. Бүхэл бүтэн хоорондын тохиролцоо явж байгаа. Цаашдаа ямар нөхцөл байдлаар яаж хоорондоо хамтран ажиллах гэрээ. Тэр бүгдийг уншиж үзээд хоорондоо тохиролцоод гарын үсгээ зураад гэрээ хийж байгаа шүү дээ. Тэгэхээр нэгэнт гэрээ хийгээд гарын үсгээ зурцсан бол бас хамаагүй иймэрхүү асуудал дээр сэтгэл хөдлөлөөр хандна гэдэг маш аюултай байгаа. Яг компаниас нь мэдээж энэ 5 охинд үнэхээр шудрах бус хандаа те уурыг хүрхэхээр хандсан байж болно. Гэхдээ гэрээгээ харах хэрэгтэй байхгүй юу? За чи юу хэлээд бид нар гэрээгийн зөрчих юм бол ямар хариуцлага үүрэх вүлээ? Хэдэн онд гэрээг нь дуусах вүлээ? Гэрээг нь дуусах хүртэл төвччихье гэдэг. Тэгэхгүй зүгээр өөрсдийнхөө зоргоор шууд ингээ гараа авчихаар сүлд нь ийм том асуудалд орж байгаа байхгүй юу? Одоо энэ Даниэл гих охинд 40 тэрбум оны хохирлын нэхэмжил гарсан байгаа байхгүй юу? Тэгээд одоо энэ Даниэл гих охин ч гэсэн өмгөөлөгч аваад дахиад одоо энэ компанитайгаа шүүхтэлцэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ альва асуудалд сэтгэл хөдлөлөөр хандна гэдэг ийм аюултай байх нь байна шүү. 2021 оны 11 сарын 5-ны өглөөний 7 цагийн үед Илсан Тунгу дүүрэгт болсон явдал.
Эхнэр маань өглөө залгаад машины араас мөргөчлөө яах вэ гэд их сандарсан байдалтай залгасан. Би тайвшруулад машинаасаа гараад уйчлалт гуугаад даатглаа дуудаад хурдан эмнэлэг яваараа гэж хэлсэн. Тэгсэн эхнэр маань машинаасаа буугаад нэлээд сандарсан байгаа нь бичлэг дээрээс харагдаж байсан. Буугаад мөргсөн машины эзэн эгчид уучлаараа хүүхэд маань өвдөөд яаруу эмнэлэг явж байгаад машиныг ч мөргөчлөө гэж хэлээд уйлчихсан юм байна лээ. Тэгсэн харин тэр эгч шууд тэврээд авч байна лээ. Гарын салгалаад уйлаад эхлэхээр нь тайвшруулах гэсэн байх. Араасаа мөргүүлчихэд юу ч болоогүй мэт хүүхдийн ээжийг тайвшруулж буй эмэгтэй. Би бичлэгийг үзээд нулимс туслуулсан. Тэрч байгаа хэсгийг хараад шууд эгч рүү залгаад осол гаргасан эмэгтэй нөхөр нь байна гэд хэлсэн. Шууд өдөөс хүүхдийн ээж нь дажгүй юу сайн биздэй гэж асуухад дахиад л уйлангаа алдсан. Эмэгтэй машинаа араасаа мөргүүлчихэд хүүхдийн ээж рүү төрүүлээд мессеж бичсэн байлаа. Өглөө их айсан байхаа. Хүүхдэн зүгээр үү? Санаа зовоод холбогдлоо. Хурдан эдгээрэй гэж өрөөмөр байна. Өглөөн цагаар завгүй явж байсан эмэгтэй яагаад хүүхдийн ээжид тэгж их сайнаар хандсан юм болоо? 계속 죄송합니다 하면서 울더라고요. 근데 그 Бууж ирээд уучлаарай гэд уйлаад эхэлсэн. Бүр маш их сандарсан байсан. Нялх хүүхэд нь гинт халуураад сандарчихсан түргэн явж байна гэж тайлбарласан. Миний охин шууд нүдэнд харагдсан. Манай охинтой нас ойролцоо охин байсан. Би өөрийн мэдлгүүл зүгээр гэд тэврээд авсан. Санаа битгий зов. Ээж нь ухаан орж сэтгэлээ тайвшруулж байж хүүхдээ эмнэлэгт хүргэн шүү дээ. Сэтгэлээр унж болохгүй шүү гэж хэлсэн. Эцэг эхийн сэтгэл бүгд л адилхан шүү дээ. Ялангуяа эхийн сэтгэл хүүхдээ л боддог. Тэгсэн эмэгтэй охин аваар гаргасан охин хоёр нас яг цуу байж таарчээ. Би ажил руугаа явж байснаач мартаж орхисон байсан. Хурдан ээжийг нь тайтахруулаад эмнэлэг явахт нь туслах юмсан л гэж бодсон. Би нэг сүртэй зүйл хийгээгүй шүү дээ. Мэдээгээр хүртэл гараад миний бүр санаа зовоод л сууж байна. Би биш Солонгосын бүх ээжүүд л надтай адилхан үйлдэл гаргах байсан байх гэж бодож байна. Энэхүү бичлэгийг хүүхдийн аав баярлсандаа сошиал тавьснаар олонд хүрчээ. За тэгээ энэхүү мэдээний доор 9500 хүн сэтгэлдээ үлдээсэн байсан. Би та бүхэнд сэтгэлдлүүдийг уншиж өгье. Хэдхэн минутын бичлэгээр энэхүү эмэгтэй амьдрал харагдаж байна. Сайн хүн гэдэг нь шууд мэдрэгдэж байна гэсэн сэтгэлдээр 17 мянган хүн лайк дарсан байна. Олон жилийн өмнө болсон явдал ч гэсэн одоо үзээд нулимс гарч байна. Сайн үйлсэд цаг хугацаа нөлөөлнө гэж байдаггүй юм байна гэсэн сэтгэлдээр 2800 хүн лайк дарсан байна. Ийм хүнийг л үлгэр жишээ болдог хүн гэх байх та. Яг энэ их шиг хүн болох гэж хичээж амьдрнаа гэсэн сэтгэлдээр 14 мянган хүн лайк дарсан байна. Та бүхэнтэй ийм сайн хүн таараагүй гэж гонсоох хэрэггүй шүү. Та өөрөө ийм хүн болоход л болно. Богино бичлэгч гэсэн маш их зүйлийг мэдэрч, сурч, ойлгож авлаа гэсэн сэтгэлдээр 14 мянган хүн лайк дарсан байна. Хүүхдийн ээжид энэ өдөр хамгийн аимшигтай өдөр болж болох байлаа. Гэтэл хоромхон төдийд л маш олон зүйлийг сурч авсан өдөр болж хуйрлаа гэсэн сэтгэлдээр 5 мянган хүн лайк дарсан байна. Хүндлэлийг нас нэмснээр олдоггүй. Харин хүний ёс зүй, хүн чанараас бий болдог гэж яг үнэн үг байна шүү. Маш ихийг сурч авлаа, баярлаа гэсэн сэтгэлдээр 1700 хүн лайк дарсан байна. Хүндлэл гэдэг наснаас биш хүн чанараас төрдөг гэдгийг өнөөдөр бид дахин харлаа. Бид нэр хэн нэгнээс ийм сайхныг хүлээхээс илүү өөрсдөө ийм хүн байхаар шийдвэл энэ нийгэм айчмаар өөрчлөгдөнө гэдэгт итгэж байна. Өөрчлөлтийг бүгдээрээ өөрсдөөсөө эхлүүлцгээе. За тэгээ өнөөдөр имжлэгтэй хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр бай.